Орой мэндийг хүргэе сагсан бөмбөг сонирхогчтой 30 ба 30 өдөр эхэлж байна. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ Голомт банк. За өнөөдөр бид гурийн ярилцах баг бол Лос Анжелес Clippers. За хоёр тайлбарлагчийн маань хувьд энэ багийн энэ улиралд хэр хүлээлттэй байгаа вэ? За угаасаа Clippers дээр тэгээ жил болгон хүлээлт тавьдаг. Гэхдээ энэ жил ч гэсэн адилхан хүлээлттэй байгаа. Гэхдээ улирлын төгсгөлд юу болох нь унцдаг баг штэ нэг сонирхолтой юм. Толгойн хувьд хүлээлттэй байгаа. Ер нь бол хамгийн хүлээлттэй байсан багуудын нэг харамслаа яг талбайн гадна нэг асуудал байгаа. Тэр багт зүгээр сөргөөр нөлөөлөх үгүй юу гэдгийг бол мэдэхгүй наа. Зүгээр талбайн гаднах асуудлыг мартаад цаасан дээр бүрдсэн бүрэлдэхүүн дасгалжуулагчийн чадвар, багийн лидерүүдийн чадварыг ингээ харах юм бол Clippers-ийг бол өнгөрсөн жилийн гүйцээгүй ажлыг гүйцэх боломж магадлал бол байгаа л гэж хүлээж байгаа. За энэ багийн өнгөрсөн улирлын амжилт ямар байсан бэ? За лигийн хэмжээнд өрнөг бүст 50-32 гэсэн амжилттай улирлаа дуусгасан 3 баг байсан. За Lakers, Denver, Clippers. За энэ 3 багийнхаа хоорондын тоглолтынх нь улмаас бол 5 дугаар байраар улирлаа дуусгаад за тэгээ плей-оффт Denver Nuggets-тай 7 тоглолт гаргасны эцэст бол хожигдол хүлээгээд гэрийн зүг харьсан байгаа. За довтлооны үзүүлэлт дээр 14-т байсан бол хамгаалтаараа бас нэг ололттой улирлынх нь нэг байсан буюу 3 бичигдсэн байна. Jeff Van Gundy цэцгжүүлэгч ирээд энэ багийн хамгаалтыг бүр айхтар хэмжээнд толтол нь өөрчлөлт хийсэн л да. Үнэхээр хамгаалтын мэрэгжилтэн гэдгийг харуулсан. Тэгээд энэ бол мэдгүй магадгүй одоо сүүлийн хэдэн жил Clippers байгаагүй л хамгаалтын үед хамгийн дээд үзүүлэлт болсон баг. Өнгөрсөн улирлын амжилт бол. Тэгээд дээрэс нь улирал за нэг 20 тоглолт үлдсэн байхад л Clippers ер нь плей-офф бас яах бол гэж исэн цаг үе шүү дээ. Хэдгээр байранд орох бол бүр плей-инд ч тоглох магадгүй. За тэгсэн чинь удирлыг бүр 18 хожил 3 хожил гэхэд сүүлийн 21 тоглолтод 18 хожоод ингээд 5 дугаар байранд гарч ирсэн. Тэрнээс өмнө өшөө илүү энэ 18-3 гэж төгсгсөн шигэ сайн тоглож исэн болвол бүр юу 5 дугаар байр өшөөч дэвшлэх боломж өгөн байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ уг нь бол маш ололттой сайн төвлөрөл болсон. Яг удирдлийн 82 тоглолтыг авч үзсэн. За багийн лидер Kawhi Leonard-ийн хувьд сүүлийн жилүүдэд бэртлийн асуудал байсан. За өнгөрсөн улиралч гэсэндээ бэртлийн улмаас цөөхөн буюу 37 тоглолтод оролцсон байгаа. Тэр улирлыг сайн хаасан хаалтын зүгээр гол үндэс нь Kawhi Leonard байсан л да. Kawhi Leonard сүүлийн тоглолтуудаа яг дараалсан тоглолтыг 9 тооцвол ихэнх тоглолтод нь оролцсон. Тэгээд тэр оролцсон тоглолтууд төр Clippers-ийн хамгаалалт бодлого аль аль нь аюултай болоод ингээд дараалсан хожлуудыг байгуулад улирлыг өндөр формтойгоор хаасан. Тэгээ Kawhi зүгээр гимтэлгүй ингээд тоглолгоос ямар хэмжээний тоглогч вэ гэдгийг бид угаасаа мэднэ. Талбай хоёр талд нөлөөтэй юм жижиг тоглогчдын байрал дээр ийм хамгийн шилдэг хамгаалалт бодлогын жигэд тэнцвэртэй ийм тоглогчдын нэг бол Kawhi мөн. Тэгээ тэрийгээ ч гэсэн улирлын төгсгөлд харуулсан. Яг энэ улирлч гэсэн бүтэн тоглолтууд оролцохгүй байх. Гэхдээ сүүлийн хэдэн улирлаа бодвол харьцангуй их буюу нэг 50-аас дээш тоглолтод оролцох боломжтой улирал нь эхлэх чинь. За бүр магадгүй 60-аас дээш тоглолтод оролцож магадгүй гэсэн юм хүлээлт байна. Одоо ямар ч гэмтэлгүйгээр улирлыг анх удаага эхлүүлэх гэдэг нь л та энэ л сүүлийн хэдэн жилийн харвал өнгөрсөн жил 37. За тэрний өмнөх жил уганд ажгүй байсан 68 тоглолтод оролцсон. Тэгээд тэрнээс плей-оффдоо тоглох гэсэн чинь гэмтсэн шүү дээ. Хоёрхан тоглолцсон. Тийм. Тэгээд плей-офф дээр гэмтсэн байхгүй. Тэгэхээр улиралд одоо ачаал өгч болохгүй ч юм шиг. Гэхдээ зүгээр энэ улиралд 60 тоглолтод оролцсон ч гэсэн түнд ирэх ачаал нь гарцсан гайв баг. Баг нь илүү зузаан бүрэлдэхүүнтэй болцсон байгаа учраас. За тэгээд энэ багийн бас нэг гэрэл гэгээ болж буй тоглогч Зопоцыг онцлие. За улирлын 82 тоглолтоос 80-т нь оролцсон байна. 32.8 минутыг дуусчилсан байна. 16.8 оноо, 12.6 самбар. За дамжуулалт нь 2.7 бол хаалт 1.1. Зопоц ер нь карьерийнх нь угаасаа хамгийн оргил жил яг өнгөрсөн жил байлаа. Үнэхээр одоо яг төвийн тоглогч нар нэг хэсэг одоо юу гэдгийг Зопоц шиг удаан шидэлт одоо 3-аар шиддэггүй, ер нь дундаас нэгийг шиддэггүй ийм төвийн тоглогч нар бол нэлээд олон байсан. Харамсалтай нь тэр төвийн тоглогч нар бол сасан бөмбөгийн бас нэг ийм хурдтай шилжилттэй өөрчлөлтөөс шалтгаалаад том өөрөөр бол эзлэхээ юм болцсон байсан. Тэгсэн чинь одоо эргээд буцаад сасан бөмбөг маань өндөр төвийн тоглогчид баг болгонд зайлшгүй хэрэгтэй. Тэр нь маш үр дүнтэй багийн тоглолтыг одоо илүү сайжруулахад том түлхэц болж ирсэн. Тэрний тод жишээ бол яг харахгүй вице зугц болсон байна. Тэгэхээр одоо яг өөр за одоо Йокич ч юм уу те Гобер ч юм уу яг юм өндөр том биетэй ийм төвийн тоглогч нартай харьцуулахад Зубц бол ер нь маш дээгүүр үнэлэгдэхээр ийм тоглолтыг өнгөрсөн жил яг харахгүй үзүүлсэн л те.
За тэгээд Лос Анжелес Clippers багийн хувьд 3 тоглогчоо энэ зууны солилцооны цонхоор бол явууллаа. За өнгөрсөн улирал Кавай Ленардыг гэмтлээс ирэхээс өмнө маш үр дүнтэй тоглож байсан Норман Паул бол энэ дунд маш онцгой нэрсийн нэг байна тийм ээ. Карьерийнхаа хамгийн сайн улирлуудын нэгийг өнгөрүүлсэн байгаа шүү дээ. За тэгээд нэмээд Drew Eubanks-ыг багаас хассан. Сэлгээний төвийн тоглогч дээр хангалттай хүлээлт нүрсэн тоглолтыг үзүүлж чадаагүй тэгээд гэрээ өгөх шаардлагагүй гэж үзсэн байна. За тэгээд энэ багт бас карьерийнхаа турш тоглосон Америк Кофего эцэст нь ямар ч тач явууллаа. Тэгээд чөлөө тагиан тоглоход мөн гэрээ өгөөгүй. Тэгээд улмаар Milwaukee Bucks-тай түүний хувьд гэрээлсэн. За Норман Паулын хувьд яхахгүй энэ урт улиралд Кавай эцгүүд Ивица Зубац, Джеймс Харден гэдэг хоёр тоглогчид ганц хань болж исэн тоглогч нь бол Норман Паул мөн байсан. Тэгээд ялангуяа довтлооны ачааллыг нуруунд дээр бас гол өөрлөсөн тоглогчдын нэг. Тэгээ 60 тоглолтод түүний хувьд өнгөрсөн улиралд оролцсон гэдэг. Яагаад бас олон ч тоглолтод оролцсон. Тэгээ бас л гэмтлийн асуудал байгаа даа. Улирлын тэр дунд тавиар тоглоогүй шүү дээ. Тэгээд 3 баг оролцсон солилцоогоо явуулсан. Норман Паул Майами руу, за тэгээ Джон Коллинс Clippers руу ирсэн гэдэг ийм солилцоо бол бас байна. Яг тэгээд угаасаа ганц онцлог хүн яг харах нь Норман Паул. Нэг жил ч одоо бүр бараг бүх хотын санал асуулгад хүртэл яригдаад явцсан хүн шүү дээ. Энэ жилтэй. Тий. Бүх хотын цонх хаагтаас өмнө бүр л гайхалтай статистиктай байсан л да. Оноо авалт нь яг дундчлаад ирүүл бараг улирал дундчилсан яг энэ нөгөө 60 тоглолтод нь хуваачаар 21.8 гэж харж байгаа. Түүнээс яг тэр All-Star хүртэл бол бараг 24 оноо. Ийм дурмжтай явж исэн энэ тоглогчлолтоо. Тэгээд одоо бол Майамид очиж гисэн өөрөө бол нэг тоглолт нь өнгөрсөн жилээс энэ унахгүй хөө гоё системтэй багт очиж тоглочиход бол бас боломжтой ийм тоглогч байх. Тэгээ яг зөвөр өөрийнх нь одоо ингээ багийн бүрэлдэхүүнийг харах юм бол сольж орлож болох үс тоглогчоо явуулаад яг өнгөрсөн улиралд дутагдчихсан 4 номерын тоглогчоо аваад ирсэн л дээ. Тэгэхээр энэ бол их нүдэ олсон зөв өөрчлөлт болов гэж бодож байна. Норман Паулын оноо олтууд төдийлөө өгүүлэгдэхгүй болов гэж бодож байна. Тэгээ одоо энэ Паул явснаас шалтгаалаад Кавай 3 номер дээрээ тоглох ийм боломж нь өшөөлөө нэмэгдчихэж байгаа. Яг одоо үндсэн өөрийнхөө одоо унган байралтай тоглох ийм боломж нь байна. Тэгэхгүй түүнээс өмнө одоо Пол Жоржтой байхад ч гэдэг юм уу. За Паултай байхад хүртэл Кавай илүү 4 номер тоглох ийм шаардлага үүсэж байсан бол одоо бас байрал ингээд буцтай талбайгаас гараад илүү урд чугамд 3 номер дээр яг товтлогчийн байрал дээр тоглоод эхлэх. Ийм боломжийг Паулын энэ явуулсан солилцоо бас бүрдүүлж өгсөн байна. За тэгээ багхан цэвэрлэгээний араас багтаа хэрэгтэй гэж үзсэн учраас хоёр тоглогчийн гэрээг нь сунгасан байна. За Николо Батум, Джеймс Харден хоёрт гэрээг нь бол өгсөн байгаа. Тэгээд Батумын хувьд ер нь Clippers л их сайн тоглох юм да. Өөрөө тэгээ угаасаа нөгөө гоё хамгаалттай, их ухаалаг ийм тоглогч. Тэгээ 3 шидэлттэй ийм тоглогч учраас Jeff Van Gundy сахажуулагчийн энэ нэг хамгаалдаг арга барилтыг бас их гоё зохицож тоглоод байгаа шиг байна. Нэг хэсэг бол Батумын карьер нэлээд унтсан байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд дахиад Clippersтэй. Тэгээ өөрөө ч гэсэн хэлжсэн л да. Clippers бол үнэхээр баярлж авдаг гэд. Наваг одоо маш эвгүй ийм нөхцөл байдалд орсон, бараг сасан мөгөө болдгийм үү гэсэн зүйл бодцсон явж хахад Clippers надад ингээ боломж гаргаж өгсөн. Тэгээд энэ багтаа бол маш их баярлалгаа гэдэг хэлжсэн. Тэгээд тэр тоглогч нь ингээ дахиад 2 жилээр энэ багтаага хамт байхаар болчлоо. Өнгөрсөн жилийн Лос Анжелес Clippers баг плей-оффт Denver Nuggets-тай учирсан 7 тоглолт гарсан. За хэрвээ Джеймс Харден сайн байсан болвол 7 дахь тоглолтод хожих боломж байсан уу? Хардны улиралд биш плей-оффт нь ямар дүгнэлттэй байдаг вэ? Хардны плей-оффч тэгээд одоо карьерийнхаа турш баг харуулсан баха. Ер нь бол тулгаач энэ дээр бас одоо яг Хардны тал дээр плей-оффт яаж тоглолт гэдэг нь илүү зүйл хэлэх баг. Яг хоо Rockets-ийн Харден бол зогсогдчихгүйсэн. Плей-оффт ч гэсэн уцаас дэш наваад ундчилдаг. Зүгээр яг хоо Хардны хамгийн том карьерийн турш шүүмжлэлдэг зүйл нь юу гэхээр плей-оффын нөгөө чухал тоглолтууд буюу хожигдох хэрэггүй тоглолтууд дээр доктортой тоглож чаддаг юм. За Rockets тогтоод тэр хожигдох хэрэггүй тоглолтууд дээр сайн тоглож исэн тохиолдол байдаг. За мууч тоглож исэн тохиолдол байдаг. Авж байгаа он 30 шин хүртэл довтлооны гүйцэтгэл нь 40% хүрэхгүй 35% та довтолдог ч юм уу. Дэндүү олон довтолч 30 оноо авдаг ч гэдэг юм. Иймэрхүү шүүмж байсан бол сүүлийн 3-4 улиралд өөр багууд дээр тоглож байгаа тоглолтууд нь харахад одоо Sixers дээр 7 тоглолтын дээр 13 оноо авч исэн. Довтлохооч болцсон. За энэ дээр бас ялгаагүй өнгөрсөн жил Denver Nuggets эсрэг 7 дахь тоглолтын дээр бас довтлохоо болцсон. Кавайч бас тоглолтод болж өгөөгээд хоёр хэд нь хоёулаа маш муу тоглоод тэгээд 7 дахь тоглолт мөртлөө
тоглолт биш юм шиг л Милтао дутуу багш шиг тааруу тоглолтыг үзүүлээд хожигдсан. Тэгээд хардан миний санджаагаар 7 товтлооны оролцоог гүйцэтгсэн санагдаж байна. Тэгэхээр улирлын турш 79 тоглолтод оролцоод багаа чирсэн ганц бүх хожид болсон тоглогч нь байж иж 7 тоглолтын дээр 7 товтлооны оролцоог гүйцэтгэж болохгүй л дээ. За тэгээд Лос Анжелес Clippers-ийн өнгөрсөн улирлын сул тал, за сул байрлал гэх юм уу хаана байсан бэ? Ирсэн тоглогчд нь энэ орон зайг нөхөж чадах уу гэдгийг бүгдээр харцгаая. За 6 тоглогч ирсэн байна. За яг зөв Норм Паулын хэмжээний оноог дундчлахгүй байж магадгүй энэ зузаан бүрэлдэхүүнтэй болцсон учраас гэхдээ Норм Паулыг хангалттай орлож болох үс тоглолтыг Брэдли Биллээс бид харж болно. Брэдли Билл гинтгийн улмаас ч тэр сүүлийн хэдэн жил ингээ хүлээлт хүрэхгүй байгаа асуудал байсан. Тэр нь мэдээж бас авч байгаа цалинтай холбоотой байсан бол одоо ингээд жилийн 5.5 саяын гэрээр тоглож байгаа тоглогчийн үед яг зөв ашиглаж чадвал 15-аас 20 оноо зүгээр асуудалгүй дундчилж болно. Ялангуяа энэ урт үйлрэл. Тэгээд өөрөө ч гэсэн нөгөө роль нь багасаад ирэх учраас яг Паул шиг илүү бөмбөггүй тоглоод суларсан үедээ товтлогоонуудаа гүйцэтгэдэг ийм тоглогч роль дээр ирчихэж байгаа учраас Брэдли Биллиг бол нэг асуудалгүй 15 орчим оноо дундчилж байгаа. Тэгээд авч байгаа цалингаас илүү нөлөө үзүүлээд Норм Паулын орон зайг мартагдуулж болов уу гэж бодож байна. Өнгөрсөн жилийн Phoenix-ийн Брэдли Биллиг мартагдуулсан үдрлийг энэ жил бол үзүүлэх байхаа. Би ч гэсэн бас санал нэг байна. Тэгээд шидэлттэй үлэмж битээд энэ асагсан ч гэсэн ийм төвийн тоглогч аваад ирсэн. Тэгээд энэ тоглогч бол гарааны бүрэлдэхүүнд гологдоод эхэлсэн байсан гэсэн зүйл. Сэлгэнээс 100% сэлгэнээс нэг 15 минут орчим яг идэвхтэй нөлөө үзүүлж байгаа. Drew Bank-тай харьцуулж том нөлөөг үзүүлж болов гэсэн үлээлт Лопезээс бас байна. Тэгээд Крис Пол гэдэг өөрийнхөө одоо яг эд үедээ байсан хамгийн оргил цагаа өнгөрөөсөн баг дээр ирсэн ахмад туршлагатай лигийн шилдэг холбогчдын нэг. Пол нэг авраг авахын тулд, аврагын бүгжтэй болохын тулд хийсэн хамгийн сайн сонголт нь ямар энэ үдрлийг хувьд Clippers болчихж байгаа шүү. Одоо энэ баг бүрдсэн бусад бүрэлдэхүүнийг харахад ч тийм хамгийн гол энэ багийн үлрэлд гэмтэл бэртэл дандаа жил болгон саад орж идэв. Тэгэхээр энэ жил тийм зүйл бити тохиолдосоо тэгж чадах юм бол өнгөрсөн жил тэр өдрлийг сүүлийн 20 тоглолтод яаж тоглосон тэр Clippers-ийг бид энэ жил дахиад үргэлжлүүлээд харах бүрэн боломжтой байх гэж бодож байна. Джон Коллинс ч гэсэн одоо яг 4 номер дээр Кавайн тоглоод байсан тэр байрал дээр тоглох юм боломжтой байрал дээр чинь бас л 3-аас шийддэг маш гой тесрэлттэй ийм тоглогч байгаа учраас Коллинс бол бас нэлээд зөв нүүдэл Clippers яг харахгүй хийсэн. Яг өнгөрсөн өдрлийн оноо авалт за тэгээ самбар ер нь статистик үзүүлэлт бол ингээ харахад л тун боломжийг харагдаж байгаа. 30 минутанд баг 20 оноо. Тэгээ чи яг илүү тийм задгаа тоглолттой Юта гэдэг багт тоглож исэн ч гэсэн одоо арай Тайрент үзэсгэлжүүлэгчийн за тэгээ хамгаалалт тал дээр Ванганди үзэсгэлжүүлэгчийн энэ арга барилд тоглоод эхлэхээр бол Жо Коллинс бол яг энэ оноо авалт нь бол мэдээж 20 хүрэхгүй угаасаа тодорхой байх. Нэг баг нэг 10 оноо дундчлах орчин байх байхаа. Гэхдээ энэ багтаа тустай зүйл болох байх. Толгойн хувьд Жон Коллинс ер нь Clippers тэр нөлөө үзүүлж чадах бол тэр зохицох тоглолтын арга барил. Зохицох хоо одоо нөгөө Трейантай энэ хоёр чинь бүсийн арган төлөө үлддэг жил маш гоё өндөр нам хоёр холбогч өндөр довтлогч хоёр байлаа шүү дээ тий. Тэгээд яг тэр тоглолтод одоо пик н рол дээр бас их гоё зохицдог тесрэлттэй тоглогч байхгүй юу. Тэгэхээр Джеймс Хард өөрөө пик н рол дээр тоглогчдыг их сайн ашиглаж чаддаг. Тэмдээч 100% статистик үзүүлэлт өсгч чинь бас Хардны тоглолтын найруулгын чадвартай салшгүй холбоотой. Тэгэхээр Джеймс Харден байгаа учраас тэгээд дээр нь сэлгэнээс Крис Пол байгаа учраас ямар ч холбогч нь гарч ирсэн Джон Коллинсыг асуудалгүй 15 хоногийн дундчлаад мадгүй зүгээр маргааш гэн уучлаарай. Энэ үйлрэлд Clippers-с бид нэг 5 тоглогч нь 15-аас дээш нь дундчилсан юм үйлрэлийг харах боломжтой. OKC шиг тий. OKC чинь ер нь зүгээр яг 15 үрдгүү маа гэхэд 10-аас дээш оноо дундчилжсэн 7 тоглогч байлаа шүү дээ өнгөрсөн үйлрэлд. Тэрнтэй адилхан Clippers-тэй гол 5 тоглогч нь тавуулаа 15-аас дээш оноо бүр дундчилж болох гэсэн хүлээлттэй байгаа. Одоо Зубц, Collins, Bradley Beal, Kawhi Leonard, James Harden гэдэг энэ 5 тоглогчийг бол нэг 15-аас дээш оноо. За тэгээ нэг 2-оос 3 нь бол 20-оос дээш оноо дундчлал авчих потенциалтай л гэж хүлээлттэй байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ зүүн хамгийн сайн идэвхтэй ажиллаж чадсан баг гэсэн дүгнэлттэй байгаа юм байна. Ингээд үзэгчдэнд хүрээд 30 баг 30 өдөр нэвтрүүлэг хэсэг хугацаанд завсарлаж байна. Эргэж ирэхдээ бид багийн гараа болон сэлгээний бүрэлдэхүүн цалингийн эцэстээ танилцгаая. Нэвтрүүлгийн платинум юм тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ Голомт банк.
Эргэн тахтай морил үзэгчтэй 30 ба 30 өдөр нэвтрүүлэг Лос Анжелес Clippers-ыг онцлсан дугаараа та бүхэнд хүргэж байна. Нэвтрүүлгийн Gold Event тэтгэгч хамтдаа төрүүлж алхах нь Unitel Group. За үргэлжлүүлэн бүгдээрээ багийн цалингийн цэстэй танилццгаая. За лигт 12 дахь хичээлж байгаа. За авраг авах хэмжээний багийн цалинг бүрдүүлж чадсан уу? Тий, угаасаа тэгээд ийм бүрэлдэхүүнээр угаасаа 200 сая давахаас биш яах вэ? 20 сая онцгой татвар төлөхөөс биш яах вэ? Гэхдээ магадгүй одоо энэ нөгөө Bradley Beal-ийн 11 саяын цалин чи их бага болчиход байна л та. Хэрвээ юу гэдгийг одоо Phoenix байсан тэр цалингаа Clippers авах байсан болвол нөхцөл байдал өөрөөр яригдана л та. Тэгэхээр 203 саяд бол бүр баг давцсан ийм сайн бүрэлдэхүүн гэж би бол хувьдаа бодоод байгаа. Хэлгүй ах уу. Одоо жишээ нь юу гэдгийг Данс ч гэдэг юм уу, за Denver ч гэдэг юм уу, өөр одоо ингээд өндөр цалин төлж байгаа багуудын бүрэлдэхүүнийг Clippers-ээс өндөр цалин төлж байгаа багуудын бүрэлдэхүүнийг Clippers-тэй харьцуулах юм бол Clippers бол харин ч тэдрээсээ бага ийм мөнгө зарцуулаад маш сайн бүрэлдэхүүнийг бүрдүүлсэн байгаа л гэсэн үг л дээ. За тэгээ үргэлжлүүлэн бүгдээрээ 26-аас 27 оны улиралд баталгаат гэрээтэй тоглогчдыг харцгаая. За энэ улирал бол тэдний маш хүлээлттэй байгаа улирлын нэг. За алдаагаа хараад сайжруулъя гэвэл цалин нь бол эрс багассан харагдаж байна тийм ээ. Нийт 134 саяг 2 улирлын дараа цалиндаа зарцуулах нь шүү дээ. За энэ нөгөө John Collins-ийн гэрээ дуусчихж байгаатай холбоотой. John Collins энэ улирал туршиж үзээ болохгүй бол ер нь бас явуулчихсан юм сонголт байгаа. За болж ивэл гэрээний сонголтыг өгөх бах. Ер нь бол насан ч ихсэн John Collins чинь залуу тоглогч учраас. Тэгээд 100 бацтай байгуулсан гэрээ бол одоо ингээд маш ашигтай сайн гэрээ болоод хувирчиж байгаа байхгүй. 100 бац шиг төвийн тоглогчид 20 орчим саяыг зарцуулна гэдэг. Богданович бас байгааг мартаж болохгүй. Тэгэхээр ингээр нөгөө Норн Паул өгүүлэхдэггүй гэдэг. Зүгээр яг энэ багийн хамгийн том асуудлыг харах юм бол ингээд зүгээр гинтдэг тоглогч нар л байгаад байна л да. Багийн лидер Кавай Леонард нь гинтчдэг, Богданович гинтлийн асуудалтай байдаг тий. Bradley Beal-ийн гинтлийн түүх ямар байгаа билээ. John Collins өнгөрсөлрөл жишээ нь 40 тоглолтод оролцсон байна ч гэдэг юм уу. Нэг гэрүүл саруул байхад эргэлзээтэй хэд хэдэн тоглогчд байгаад байна. Яг хөө гэхдээ John Collins-ыг бол харьцан угааг бах. Өнгөрсөлрөлд угаасаа л Utah Jazz солилцоогоор явуулах гэсэн учраас тэгж хүчилж олон тоглолтод оролцуулахгүй аль болох үнжүүлээд төлөвлөгөөний дагуу тоглолтуудыг амраагаад явуулж исэн болов. За үргэлжлүүлэн бүгдээрээ Clippers-ийн гарааны бүрэлдэхүүнийг харцгаая. За энэ гарааны бүрэлдэхүүний сул талыг нэрлэж гэвэл аль байрлал? Яг Bradley Beal, James Harden хоёр л хамгаалтан дээр одоо хуучны Wizards-ийн Bradley Beal-ийг л хармаар байна. Хамгаалтан дээр идэвхтэй тоглодог байсан. Phoenix-ийг харуул тэгээд болохгүй тийм. Одоо Вашингтоны сүүлийн хэдэн жилийн Beal-ийг бас харж болохгүй. За тэрэнд бол угаасаа баг нь унжсэн учраас Bradley Beal хамгаалтан дээр зүтгэл гаргах хэрэгтэй. John Wall-ийн 90-ийн Bradley Beal хамгаалт сайн байсан бохоггүй. Хамгаалтаа ер нь бол 3&D тоглогчоос өөрөө оноо бүтээдэг тоглогч болтлоо өсөж дэвжээд бүх одоо тоглогч болтлоо өсөж дэвжижсэн. Нэг тэр үеийн нэг Bradley Beal-ийг довтлох гэхээс илүү хамгаалтан дээр илүү хичээл зүтгэл гаргасан Bradley Beal-ийг харах шаардлагатай байна. Тэгэхгүй бол бүр одоо Derrick Jones Jr-ыг гараа руу гаргачих бас болно л доо. Хамгаалтаа бодвол. Эсвэл бүр өнгөрсөн жил их гоё болж исэн. Chris Dunn-ыг бас гараа руу. Beal-ийг бүр зөрөгтэй. Одоо яг хөө тэр өмнөх All-Star байсан тэр статус хамаагүй. Bradley Beal-ийг шууд 6 дахь тоглогч болгоод Chris Dunn-ыг түүний оронд гарааны бүрэлдэхүүнд гаргаад тоглуулчих. Тийм зөрөгтэй шийдвэрийг таринд тусгаж үзэж хэрэгтэй. Улирлаас тушаал үз. Хардник ч арай сэлгэр ус суулгачин гэж бол мэдээж байхгүй. Угаасаа багийнхан яг үндсэн холбогч учраас. Bradley Beal дээр л угаасаа тийм нэг өөрчлөлт орж иж магадгүй баг. Collins дээр ч гэсэн бас тий. Түрүүний тулгааны хийсэнчлэн Derrick Jones-ыг Collins-ийн оронд гаргах ч юм уу. Эсвэл ийм нүүдэл бас хийж болох байхаа. Сонголт их олон байна л та Clippers угаасаа. За сэлгээний бүрэлдэхүүн дээр ямар дүгнэлттэй байна. За муухан багийн баг гарааны тоглолт маш сайн сэлгээ юм шиг санагдаад байна. Яг зүгээр Paul Lopez, Batum гэдэг гурван тоглогчлыг хамгийн ахмад гурван л сэлгээ болчихж байгаа юм л да. Бусдаар тэгээ Derrick Jones Jr, Chris Dunn хоёр бол өнгөрсөн жил өөрсдөө харуулсан. Clippers-ийн хамгаалт 3 төвчтэд хамгийн том хувь нэмрээ оруулсан хоёр тоглогч бүхэл одоо хогонд явсан. Бүхэл шилдүүдийг хамгаалж ирсэн. Тэр хаасл тоглолтууд нь үзүүлж ирсэн гол хоёр хэрхэн бол энэ хоёр л доо. Яг зөвөр өнгөрсөн үйлрэлд Norman Powell гараанд гараад болж исэн бохгүй юу тоглолт. Хамгаалт нь унахгүйгээр. Norman Powell ч өөрөө бас тийм хамгаалт сайтай тоглогч биш шүү дээ. Тэгээ Harden тэр хоёр хамтд нь байлгаж ашиглаж чадаж болж исэн юм чинь зөвөр энэ жил бас Bradley Beal-ийг гимтэлгүй байвал гайгүй байж чадчих бас магадгүй гэсэн хүлээлт байгаа даа. Тэгээ яг хөө сэлгэнээс зүгээр тийм өндөр онооны ур чадвар харин хараахан алга.
илүү баг улиралтай тэгэж урт бүх тоглолтод сэлгэнээс нөлөө үзүүлэх нөлөө нь яах нь гэдэг дээр жоохон эргэлзэн. Гэхдээ яг Батун, Крис Пол хоёр бол очиж сүүлийн жилүүд гимтлээс олоо. Ялангуяа өнгөрсөн үлрэлт Крис Пол ч 82 тоглолтод Спурсийн бүрэлдэхүүнд орсон. Хамгийн ахмад тоглогч болсон шүү дээ. Улирлын бүх тоглолтод оролцсон хамгийн өндөр настай ийм тоглогч болж түүхэнд бас бүртгэгдсэн. Тэрийг бол сүүл бүр дуусгах гад сүүлийн тоглолтод цөөхөн минут чамд талбараар гарч ирсэн. Яг тэр гимтэлгүйгээр л улирлт тоглолчвол асуудалгүй л баг. Тийм. За тэгээд дээр нь сая энэ гараа сэлгэнд харагдсан 10 тоглогчоос гадна түрүүн тулгаан маань нэрэлсэн Богданович гэдэг тоглогч бас энэ багийн бүрэлдэхүүнд энэ 2 номерын байрал дээр байгаатайгаа. Одоогондоо гимтэлтэй байгаа. Мэдээж Сербийн шгшээ дээр Европын авраг дээр гимтцсэн. Тэгэхээр Богдановичуд бол улирлыг эхлүүлж чадахгүй. Нэг 11 юм уу 12 сараас ерөнхийдөө сарын зоолтын үеэр орж ирэх юм бол нэг яаруулахгүй бах уу? Тийм. Угаасаа яаруулах шаардлагач байхгүй те. Одоо саяны энэ нэг бүрэлдсэн байгаа бүрэлдэхүүнийг харахад бол Богдановичгүй одоо эхний 1-2 сар дээр бол ямар ч асуудалгүй тоглоод явчих боломж байгаа. За гарааны тоглогчдыг харах юм бол түрүүн хоёрын хувьд ч гэсэндээ дурдлаа гимтлийн түүх хариунтай ерөн гимтэх гэдэг талтай тоглогчид байна. За тэгвэл сэлгээний бүрэлдэхүүнд ахмад тоглогчид цөөнгөө байна. За энэ нь мэдээж плей-оффт туршлага талаасаа давуу тал болж болох юм. Гэхдээ энэ багийн улирал нь хаана хүрэх бол плей-офф биш зөвхөн улирлын хаана харж байна. Одоо улирал нь бол бүр чинь яг бүрэлдсэн байгаа бүрэлдэхүүнийг одоо гэмтэл бэрхтэлгүйгээр тооцвол өрн бүсийг тэргүүлэх хэмжээнд л гэж яригдэн шүү дээ. Одоо Денвертэй ч гэдэг юм уу те OKC-тэй хамгийн ойрхон өрсөлдөх ёстой. Одоо магадaltaй биш шүү бүр ёстой ийм баг. Clippers ийм бүрэлдэхүүнийг бүрдүүлчихэд байна. Одоо плей-оффыг бол ёстой хэлж мэдэхгүй байна. Одоо өрөндөө өрсөлдөөн чинь нэгээр нь хэн гарах нь уу? Одоо жишээ нь тэгэл өнгөрсөн жил чиг 4-5-аар Denver Clippers гэдэг ингэж тулдаг шиг ийм нөхцөл байдалтай том одоо контендер багууд хоорондоо эхний шатнд тулчих юм билүү те. Тэгэхээр плей-оффыг бол дараа нь ярих хэрэгтэй баг. Улиралд бол өрн бүсийг тэргүүлэх ёстой л багуудын нэг гэж би бол өвдөө үзэж байгаа. Талгайг үед. Өнгөрсөн улиралтайгаа адилхан нэг 50 орчим мужлыг л байгуулах баг. Тэгээд тэгэл эхний 4-5-аар эхний 5-7 багтах. За үргэлжлүүлэн энэ багийг лигийн шилдэг хамгаалттай багуудын нэг болгосон Тайрон Лу тасалжуулагчийн тухайд ярилцъя. За түүнийг тойрч буй туслах тасалжуулагчийн бүрэлдэхүүнүүд мөн хэр чанартай байна вэ? За туслахуд бол гайхалтай шүү дээ. Одоо лигт Houston Rockets багийг Yao-Ming, Tracy McGrady-ийн үед удиржсэн Jeff Van Gundy тасалжуулагч нэг хэсэг телевизийн салбарлаа орсон байж байгаа буцаад тасалжуулагчийн замналд эргэн ирэхтэй ингээд бүр хамгаалтан дээр том өлөмж хөв нэмэр оруулсан ийм тасалжуулагч болчлоо Clippers-ийн үед. За тэгээд Brian Shaw тасалжуулагч байна. Larry Drew тасалжуулагч байна. За тэгээд дээр нь Boston-ы туслах байсан Jail Aranaga тасалжуулагч байна. Тэрний тэр багш маань гэдэг шиг л ерөн зүгээр дандаа өөрсдөө танил болцсон. Баг ахалж үзчихсэн. Ийм л туршлагатай бүрэлдэхүүн байгаа. Ихэнх нь ч яах вэ? Brian Shaw тэгээд Dante Jones хоёр одоо жишээ нь ингээд хоёулаа тоглогч байсан эрхмүүд. Dante Jones-ыг бол үзэгчд маань Denver тасалжуулагч болсон тийм. Denver-т байснаар мэдвэх нэг айхтар тесрэлттэй хүчтэй тоглолт хийдэг. Бас хамгаалалтанд тоглолдог юм тоглогч. Урд чуганд тоглолдог ийм хүн байсан. Тэгээд одоо энэ ингээд тоглогч байхдаа ч гэсэн Brian Shaw тэ Dante Jones, Tyrone Lue дандаа өөрсдөө урд чуганы шилдэг элит түвшний хамгаалагчид байсан ийм тоглогчид бүгдээрээ тасгалжуулагчдын багт орсон. Тэгээ энэ баг угаасаа л тоглогчоо хөгжүүлж байгаа тасгалжуулагчид нь ч тэр тоглолтыг зохион байгуулж байгаа тасгалжуулагч тэр хамгаалтыг өдөрж байгаа тасгалжуулагч тэр ингээд бүгдээрээ хамгаалтан дээр ингээд суурилсан эрхмүүд байгаа учраас энэ багийн өнгөрсөн жилийн хамгаалтын жил зүгээр байж ах болов гэдэг найдвар байна. За яг өнөөдрийн дугаарт бол энэ цаасан дээрх 30 баг 30 өдрийн хамгийн өөлөх зүйлгүй багуудын нэг Los Angeles Clippers байна. За баярлалаа. Ингээд үзэгчдээ 30 баг 30 өдөр нэвтрүүлэг Clippers-ыг онцлсан дугаараа та бүхэнд хүргэлээ. Нэвтрүүлгийн Platinum event тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ. Голомт банк баяртай үзэгчдээ.